subscribe дараарай. Энэ бишэлгээр бүгдээрээ хоёр төрлийн юм сонин жимс туршиж үзэж байгаа. Нэг нь юм рамбутан гэж жимс нэрдэ амар сонин байгаад би болохоор нэг удаа энийгээ үзээд байсан. Тэгээд амар гоё амттай байсан. Ийм арда ийм сонин жимс юм өстэй юм шиг. Тэгээд нөгөөх нь dragon fruit ийм ягаан жимс байгаа. Доторх нь нэг бол ийм чирнэлийн ягаан байгаа, эсвэл цагаан байгаа. Гэтэ энэ цагаан баг. Тэгээд бас дээрээс нь ийм Америкт байдаг Yo Crunch гэх брендийн ийм йогуртыг туршиж үзэн. Энэ юу вэ гэхлээр ийм зүгээр ванила төрлийн ийм йогурт. Гэхдээ энэ шоколадын брендтэй хамт ингээд холсон тийм йогурт. Тэгээд метр битгаар ийм том харьцыг авсан. Тэгэхээр бүгдээрээ туршиж үзнэ. Тэгэхдээ ийм жимснүүдэд туршиж үзнэ. Гэхдээ энэ илүү сонирхолтой болохоор эхлээд энэ dragon fruit-д туршиж үзье. За, 1 2 3 Хардаа доторх нь ийм цагаан байдаг. Зарим нь чирнэлийн ягаан байдаг. Гэхдээ энэ нь цагаан байна. You look like ийм байдаг. Cheers. Амар гоё юм. Тэрхийг чихэрлэг биш. Тэгэхээр амар гоё. Миний дуртай жимс биш. Тэгээ гоё. юу юм Тэгээ та нарт ийм жимс dragon fruit харагдах юм бол авч туршиж үзээрэй. Бүр амар гоё чихэрлэг биш гэсэн амар гоё амттай. амт байхгүй шүү дээ. Амт байгаа тий. Надад байхгүй. За rambutan. Ми 10-аас 7 ногж амар гоё амттай. Бүр амар чихэрлэг биш. Зүгээр нэг олон хүмүүс таалагддаггүй яагаад гэвэл амар нэг амтгүй. Тэгээ амар гоё. За чи нэгээс 10. Яагаад гэвэл амтгүй. Зарим хэсэг нь бахаараа чихэрлэг. Дараачих нь Rambutan. Тэрийг туршиж үзье. Энэ рамбутаныг хардаа метрт 3 надад 3 аа. Доторх нь ийм цагаан тэгээ бөөрхий. Тэгээ одоо туршиж үзье. Тараа! Халсын марилгачаар ийм жимс гарч ирдэг ийм цагаан. Яг ийм желли шиг туршиж үзье. Дотроо энэ нардаа ястай. Нардаа санаж байна уу? Дотроо ястай. Гэтэ гаднах нь яг амар желли шиг амар гоё амтгаж байна. Яг усан үзмийн гадна талынх нь хайсыг авчдээ штэ. Яг тэгээ доторхыг нь идэж байгаа юм шиг тийм эдэн төрж байна. Яг юм усан үзм шиг тэгээд хайсыг авсан юм шиг. Гэтэ усан үзмээс жоохон өөр амтгаж байна. Гэтэ тэгсэн амар гоё. Яг желли шиг, цэцэгнүү шиг. Энэ жимс амар гоё амттай юм байна. Айлхаар яг мандарины хайс шиг зүгээр арилгах. Гэтэ шууд арилгахгүй зүгээр жоохныг тусч байгаа. Тэгээд тэгснийхэн дараа ингээд арилгаж болно. Тэгээд шууд арилгах юм бол энэ жимс амар гоё юм байна. За чи 10-аас хэд оноо гэж? 10-аас 10. Би ч гэсэн 10-аас 10. Энэ амар гоё амттай. Би бүгднийг идмээр байна. Та нар энэ рамбутан гэж жимс харах юм бол аваарай. Заавал аваарай. Ягаад гэвэл амар гоё амттай. Та нар туршиж үзвэл амар сонирхолтой юм байна. Ягаад гэвэл гадна тал нь амар сонирхолтой, өстэй юм шиг, тэгээд дотор тал нь юм желли шиг. Тэгэхээр та нар туршиж үзээрэй. Одоо хамгийн сүүлчийн юм Yo Crunch брендийн ийм том йогурт. Энэ ийм ванильтай йогурт, тэгээд энэ Snickers-тай хамт хайж болно. Тэгээ энэ Twix-тай хамт хайж болно. Энэ тал нь Snickers-тэй, энэ тал нь Twix-тэй. Тэгэхээр мэдээ болохоор одоо туршиж үзье. Unboxing. Энийг хардаа метр битгаар туршиж үзсэн Yo Crunch йогуртнууд ийм том байгаагүй. Метр битгаар туршиж үзсэн йогуртнууд бараг ийм байсан. Энардаа ийм байсан. Гэтэ энэ том collection нь болохоор бүр энардаа ийм том юм байна. Энэ хоёр нь Twix. Тэгээд энэ нь Snickers. Тэгэхээр метр битгаар нэг-нэгийг туршиж үзье. Керау. Йогуртыг хаасуу. За эхлээд алийг нь туршиж үзэх үү? Snickers уу? Twix уу? Snickers уу? За энэ Snickers-ийн төрөлийг туршиж үзье. Ока. За. Энэ ардаа энэ талд нь энэ шоколад нь байж идэг. Нөгөө талд нь ванилийн төрөлтэй йогурт хийж идэг. Йогуртын дангаар нэдэхээр бас амар гоё амттай. Ягаад гэвэл дангаар нэдсэн шиг амар чихэртэй. Гэтэ энэ йогуртыг байнга идэх юм бол гоё. Ягаад гэвэл энэ йогурт амар чихэртэй. Тэгээ дээр нь
Snickers-ийн шоколад сольж байгаа юм чи амар чухалтай. Тэгэхээр байнга идэж болохгүй. Зүгээр хаяад нь аваад тэгээ йогурт нь амар гоё юм даа да. Ийм йогурт байна. Sour cream. Нартай Snickers нь. Хардаа гоолгочлаа. Should I put it now? Одоо хийцгээе. Whee! Go down. Хардаа нэг харж гинөө. За хэлсэн ингэж харагдаж байна. Одоо туршиж үзье. За cheers. Cheers, bro. Cheers. Нэмэг амттай. Йогурт тэгээ бас Snickers ингээ тэгэхээр бүр амар тасархай амттай байна. Амар гоё. Йогуртууд амар гоё амттай. Сургуульдаа авч явал амар гоё амттай. 10-10. Би бол 10-100. Яг тэгвэл амар гоё амттай. Би шоколад нь амар туртай. Тэгээ бас йогурт нь бас амар туртай. Тэр яг хавчгаар бүр илүү гоё. Чи чихрэнд амар туртай штэ. Үгүй заримдаа. Тэгээ Snickers нь амар гоё байна. Одоо бүр амар цадхаасаа өмнө Twix-ийг туршиж үзье. Twix. Энэ юм тийм шар. Тэгээ Twix-ийн лого. Тэгээ бас Crunch-ийн лого. За, шоколадын задлыг. За, энэ шоколад. Тэгэлнэ. Let me help you. Тань Twix-ийн шоколадаа энэ йогурттайгаа холж туршиж үзье. Бага нэтгэж байгаа юм уу? Гураа ия. I like it. Ийм боллоо. Одоо холж үзье. Шоколадыг идэх юм бол нөгөө дордорхон амар sticky юм байгаа нөгөө наадад. Одоо энэ Twix-ийн йогуртыг нь туршиж үзье. Cheers. Nice. Twix-ийн амар гоё. Танаар Twix туршиж үзсэн бол Twix-ийн юм бүчэнтэй тэгээ бас шоколадтай шүү дээ. Тэгэхээр амар гоё. Тэр бүчэн танаагийн ирэх шиг шүлэн нааддаг юм байдаг шүү дээ. Тэр бүчэн шоколад нь бүгдээрээ тархитаага нийлээд амар гоё амтдаж байна. Энэ Twix-ийн 10-аас 12. Яагаад гэвэл Twix-ийн шоколад нь дангаар идэхээр амар гоё амттай. Тэгээд йогурттай хайлгаар бас амар гоё амттай. Тэгэхээр 10-аас 12. За чи 10-аас 12 ягаад гэвэл нэшэнтэй адилхан. Чамд Snickers нь хамгийн гоё байсан уу эсвэл энэ Twix хамгийн гоё байсан уу? Хоёроо. Тэгээд Twix-ээ туршиж үзье. Ой, одоо Snickers-ээ туршия. Надад бол энэ нэр гоё. Би Snickers халбгуун дээр ингээд сан бас тийсэн Twix not too bad. Жихэм нэр дээр энэ Snickers бараас Twix-ийг сонгоно. Тэгэхээр угаасаа ойлгомжтой яг адилхан энийг Мэдра. Өнөөдрийн туршиж үзсэн энэ хоёр жимс тэгээ бас энэ Crunch-ийн йогуртаас аль нь бүр хамгийн тасархай байсан бэ? Dragon fruit уу? Энэ rambutan уу? Эсвэл Crunch уу? Аль нь хамгийн гоё байсан бэ? Rambutan-ыг мэдэр сонголоо. Энэ жимс надад бол за амт нь угаасаа ойлгомжтой. Амт нь бол энэ. Тэгэхдээ би зүгээр амт маанд ийм эрүүл үгүй юу гэдгийг бүр ингэ болох юм бол ийм яг тэгвэл энэ жимс амар гоё амттай бүр амар гоё. I told you. Амар амттай. Энэ Rambutan ялдаа. Тэгээ бас дээр нь амар сонирхолтой жимс амар сонин ийм өрмөц жимс. Тэгээ гурлаад амар гоё. Dragon fruit ч гэсэн. Та нар бас энэ жимснүүдийг тэгээ энэ йогуртнуудыг дэлгүүр мэлгүүрт харах юм бол заавал аваарай ягаад гэвэл амар гоё амттай юм байна. Ялангуяа Rambutan амар сонирхолтой жимс. Тэгээ бас Crunch ягаад гэвэл энэ Crunch-ын шоколад тэгээ йогурт тэгээд халахаа бүр амар гоё амттай. Та нарын шоколад нь туртай байвал заавал аваарай амар гоё. Заавал авч хэрэг. Тэгээд Dragon fruit бас амар сонирхолтой жимс. Амт нь амар гоё. Амт нь нэг амтгүй ч гэсэн тэглэж гисэн амар гоё амттай. Метр бит хоёрын тэр Чирнэлийн ягааныг нь туршиж үзээг байгаа зөвхөн цааныг нь туршиж үзсэн. Гэхдээ энэ Чирнэлийн ягаан нь илүү чихэрлэг байж магадгүй. Бит хоёр мэдгүй. Гэхдээ бүгдээрээ амар гоё байлаа. Тэгээ та нар туршиж үзээрэй. Баяртай. Subscribe, like that. Bro, it's not even